Сайн байцгаана уу? Одмон дээр шинжлэх ухааны танин мэдхүн сувг үзүүлж байна. Орлог судлаач Амина миний бие бэлтгэн өргөдөг уран зураг хэмээх нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өнөөдрийн манай зочин маань маш онцгой зочин байгаа. Дөрслөх урлаг дизайны анима сургуулийн захирал, уран бүтээлч Ядам Сүрэнгийн булган. Өдрийн мэнд хүргэе. Амар амгалан хайлтгая. За та манай нэвтрүүлгийг NTV телевиз болон Одмондор радио 83.3 107 хост долгионоор хүлээн авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай Заяа спорт шоп маань болон биднийг байнгын дэмждэг алтан гишүүд маань оролцож байна. За өнөөдөр бид хоёр их хурц мөртлөө магадгүй олон нийтийн мэдхийг хүсдэг нэг тийм егөөцсөн сэдвийг авсан байгаа. Тэр өнөөдрийнхээ сэдвийг юу гэж нэрлэсэн бэ гэсэн чинь зураач ядуу байх хэрэгтэй юу гэдэг. Тэгэхээр Ядам Сүрэнгийн булган зураачийн чонон хүүхдүүд цөвөн цаг гэд ийм бүтээлүүдээр, ийм цоврал бүтээлүүдээр олон нийтэд танигдсан. Тэгээд ер нь бас баггүй зарим үед шүүмжлэлийг хүртэж болдог тийм хурц сэдвүүдээр уран бүтээлээ тойровдог зураач байгаа. Тэгэхээр би өнөөдөр тантай ер нь яг зураачийн уран бүтээлийн замнал гэж юу юм бэ те? Ер нь ихэнх эцэг эхчүүд бит хоёрын одоо багшийн туршлагаар ч юм уу тий хүүхдээ аль болох урлагийн хүн болохгүй гэдэг ч юм уу тэгэж ярьдаг. Гэтэл энэ урлаг гэдэг маань өөрөө соён гэгэрлээсээ ахуулаад маш том үүргүүдийг энэ нийгэмд тий бидний амьдралд гүйцэтгэж байгаа. Тэгээд тэр тухай ярилцах болно. За ингээ үзэгчдтэйгээ би хамгийн эхлээд нэгэн баг домог гэмээр хууч ярианы талаар хуваалцъя гэж бодож байна. 15 дугаар зуунд Альберт Дюрер гээд маш алдартай Германы зураач байсан. Тэгээд Альберт Дюрерийг ярихтаа болохоор нэг гэр бүл нь 18 хүүхэдтэй байж л дээ. Бүхэл бүтэн 18 тий. Тэгээд энэ том өнөрөгдгөн гэр бүлийг тэжээх гэж аав нь өдрийн 18 цаг ажилладаг байсан. Аав нь ер нь бол тийм дархан мэрэгжилтэй. Тэгээ алт мөнгөний дархан хийдэг. Гэхдээ уг нь бол одоо үнэт идэлтэй харьцдаг хүн чинь нэлээд өндөр орлоготой бай гэвч тохоо үедээ энэ бол зүгээр тэр үед нөгөө уран бүтээлч, зураач гэх тийм том хүндлэгдэх тэр систем байгаагүй тий. Зөвөр л энэ маань одоо гар урлаач байсан л гэсэн үг тий. Гар урлаач одоо гараар хийдэг хар ажлыг хийдэг байсан хүн. Тэгээд Дюрерийн аав маань 18 цаг ажиллаад тэгээд дээрэс нь ямар нэгэн одоо бид нар халтур гэж ярьдаг тийм ямар нэгэн мөнгө олох арга байх юм бол өдөр шөнөгүй борив бохис хийлгүй ингэж ажиллаж хүүхдүүдэд хийж ийсэн учраас юу хүүхдээ одоо ямар нэгэн урлагийн хүн болгох уран бүтээлчийн замналаар явуулах тийм боломж бол байгаагүй. Тэнгүүд Альбрехт Дюрер маань өөрөө Альберт гэд ахтай тэр 18 хүүхдүүд дундаас хоорондоо арай илүү дотно. Тэгээ Альбрехт Дюрер ахтайгаа ярилцаа тохирсон байгаа. Тэр хоёулаа зураачийн замаар явахыг хүссэн. Хоёулаа уран бүтээлч болохыг хүссэн. Тухайн үеийн 15 дугаар зуунд бол Нюрнбергт бол том дүрслэх урлагийн одоо академи, том уран зургийн сургууль байсан байгаа тийм. Тэгээ Нюрнбергийн тэр сургууль руу явах гингүүт алинд нь ч мөнгө байхгүй. Тэгээд хоорондоо ярилцаж тохиролцоод за хоёулаа ингээд зоос шидья. Хин нь зоосны одоо нэг тал гарангуут нэг нь зураач болох тэр замлаараа явж дөрсөх урлагийнхаа сургуульд сурна. Нөгөөх нь бол нэгнийхээ төлбөрийг хийх гэж уурхад очиж ажиллана гэд. Тэгээд бүтээсээ өдрийнхаа мөргөлд өглөө явж байгаа. Тэгээ бүтээсээ өдрийнхаа мөргөлдөө яваад залбираад тий. Одоо ер нь бол хөв заяагаа шийдвэрлэх гэж байгаа амар мөчийн өмнө толгарч байна. Тэгээд тэр зоосоо шийдсэн байгаа. Тэгээд Альбрехт Дюрер одоо бидний мэдэх тэр суутан зураачд маань бол академи руу явж сурах тэр зоосны тал нь оногдоод Альберт ах нь болохоор уурхад очиж ажиллахаар болсон. Тэгээд гэхдээ тэр хоёрын тохиролцоо юу байсан бэ гэхээр эхлээд нэгэн дүрслэх урлагийн академид сурчаад 4 жилийн дараа нөгөө ах нь одоо сурнаа гэсэн тохиролцоотойгоор нэр хүндэд хүрвэл хэрвээ зураг зараад нөгөө ахыхаа төлбөрийг хийн. Нэр хүндэд хүрэхгүй байх юм бол адилхан уурхад ажиллаад тэгээд төлбөрийг нь хийнэ гэд тийм тохиролцоотойгоор энэ хоёр маань ингэж хувь заяагаа шийдэж байгаа. За ингээд Альбрехт Дюрер маань Нюрнбергийн том академи руу явлаа.
Тэгэд үнэхээр сутан зураач байсны хувьд байсан Альбрехт Дюрерийн оюутан цаг ахуйтай хийж исэн тэр гравюр буюу бар зургууд нь хүртэл ихэд алдаршиж тий. Ер нь 4 жилийн дараа гэхэд бол Альбрехт Дюрер маань нэлийн одоо ирээдүйтэй зураач гэж ярьдаг тий. Ирээдүйтэй зураач гэсэн нэр хүндийг бол олчихсан байсан. Академи маш амжилттай төгсөөд төгс хурлынхаа сургуулиас буцаад гэртээ ирж байгаа. Тэгээ маш том найр хийж байгаа юм л да. Энэ ингэж ийм гоё тухайн үеийнхаа дээд боловсрал гэж хэлж болохоор ингээд зүйлийг эзэмшчлээ ингээд мэрэгжил эзэмшчлээ гэд. Тэгээд бүгдээрээ маш гоё найрын ширээний арталт ингээд сууцгааж итэл ингээд Альбрехт хэлж байгаа юм л да. Энэ бүхэн бол миний ах Альбертийн ачаа. Альберт маань уурхаалуу явж гэж миний энэ сурах бүх төлбөр боловсрал олгох энэ мөнгийг манад төгсөн. Одоо ах минь та санаа зоволтгүй. Би таны одоо төлбөрийг төлнө. Та одоо ингээд таны сорох ээлжээ гэд их баяртайгаар Альбрехт маань хэлсэн байгаа. Ширээний гэтэл хамгийн одоо цаан сууж исэн Альберт ах нь нүдээ дараад уйлсан байна л да. Тэгээд нулимсаа гараараа харчаад дүү минь дээ чамааг ингээд боловсрал эзэмшсэнд ах нь маш их баяртай байна. Гэхдээ одоо би сорно гэж байхгүй. Нэгэнтээ оройтсан. Дүү минь миний гарыг хардаа гэд тэгсэн чинь гарных нь яс суулгана нь багаар утгад нэг удаа гэмтэл авчихсан. Тэр уурхайн ажил гэдэг бол ам эрсдгээр аимшигтай хүнд гэмтэл учруулдаг тийм ажил. Тэгээд баруун гар нь артрит өвчнөөс болоод хундаг бакалыг хүртэл хундаг дарсыг хүртэл барьж чадахгүйгээр тэгэж чичирж исэн гэд тэгж. Тэгээд энэ бол яг энэ түүхийг сонссон Альбрехт маань нэг талаас ихэд харамсаж ахыгаа өрөвдөж хайрлаж тэгтээ түүний алдарт залбирч вэ гар гэсэн тэр бар зургийн бүтээлийг бүтээсэн гэд тэгж байгаа найруулагч маань надад дэлгэсэн тэр үзүүлж байгаа бах тий. Тэгэхээр ер нь энэ магадгүй домог яриа бах тий. Хууч яриа гэж байгаа юм тий. Тэр үед яг тэр энгийн нэгэн гэр бүлийн домгийг ингээ хажууд нь бичээд аваад сууж идэг хүмүүс гэж яах вэ? Гэхдээ энэ хууч яриа бол миний бодлоор үнэхээр тэр зураг гэж байгаа урлагийн замд орох гэж байгаа тэр хатуу замыг ингэж харуулсан юм шиг санагддаг. Та энэ түүхийг анх сонсоод ямар мэдрэмж төрж исэн бэ? Ер нь бол их ойр түүх. Зураач болгонд ойр түүх байх л та. Бүх зураачийн амьдрал бол эмгэнэлтэй гэж хэлэхгүй л дээ. Ямар орчинг ер нь хувь хүн сонгож, сүнс сонгож ирсэн л баг тий. Сайхан орчинд өссөн эргэн тойронд нь одоо гэр бүлийнх нь ойлгодгүй янз янзын л одоо хувь тавилангууд байгаа шүү дээ тий. Гэхдээ ер нь бол ер нь Дюрерийг аваад үзэхэд тухайн үед мэдээж одоо Ренессанс суут тий. Тэгээд дээрэс нь одоо анатомик бас одоо судалж исэн 1800 хуваас өмнө штэ ер нь хүний одоо анатомик тийм ингээд тэгээд ингээд бодоход бол яг өгөгдлөөр ирсэн байгаа хгүй. Одоо энэ түүхийг ингээд сонсохдоо яагаад дэргэд байсан тэр хайртай хүмүүс нь тэр одоо ажиллаж исэн уурхайд ажиллаж исэн ах нь ч юм уу дүүн ч юм уу зураач болж чадаагүй хөхтэй тэр өгөгдөл байгаагүй. Уран бүтээлч болох, сууд болох хэвээр хүн нь бол Дюрер байсан л гэж одоо бодогддог байхгүй. Яагаад бол энэ зам энэ хувь тавилан гэдэг бол айгүй том аз завшаан. Ер нь бол бэлэг, Тэнгэрийн бэлэг гэнэ үү, хувь тавилангийн бэлэг гэнэ үү, бурхны бэлэг гэнэ үү, хүн болгон өөрөө дэрийг бодох хэрэгтэй. Тэгээ энэ бэлгийг урлагийн хүмүүс зарим нь урлагийн гэдэг нь зүгээр яг урлаг гэдэг нь бол нэг юмд хүрэгдэг тийм ээ. Тэгэхдээ урлагт хүрч чадахгүй хүмүүс бол эндээс халтарж унаад их доош ундаг. Тийм болохоор мэдээж ингээд тэр хувь тавиланг тэр агуу том замыг одоо замналгаж штэ тэрийг туулж чадсан хүмүүс бол урлагийн хүмүүс болж чаддаг. Тэн нь бол тэр хүнд бол хатуу байна уу зөөлөн байна уу тэр бол тийм чухал биш. Тэрийг туулах ёстой байдаг.
алдаа байвал тэр алдаан дээрээ сурдаг. Тэгээд хамгийн гоё баялаг гэдэг нь бол уран бүтээлч хүний хувьд бол тэр өөрөө байдаг. Тэр зам нь өөр амттай. Тэгээ явж байгаа нь амттай. Одоо юу гэдгийг хийж байгаа бүхэн нь амттай. Тэр нь л баялаг болдог. Тэгэхээр жюришт бол нэг өөрийн гэсэн одоо л бид нар суутан гэж хүлээн зөвшөөрч байгаа тий. Хүн дөнгөж төрөөд өөрийгөө суутан гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгэнгүүтээ тэгэхээр жюришт яг тэр зам өөрт нь юм одоо суутан болох тэр нэг замнал байсан гэж өгдөл байсан гэдэг жаа тий. Гэтэ эргэн тойронд харахад маш олон хүмүүс магадгүй тэр өгдлөө огт анзаарч хардаггүй ч юм уу эсвэл буруу замаар явдаг юм шиг ялангуяа та боловсролын салбарт ажиллаж байгаа хүн тий. Тэгэнгүүт энэ сая таны ярианаас би ойлгохдоо хэрвээ өгдөл нь байгаад тэр өгдлөө хөгжүүлэхгүй бол доошоо ундаг гэж ойлгож байгаа. Аз жаргалгүй амьдрдаг гэдэг ч юм уу тий. Тийм шүү дээ. Доошоо унана гэдэг бол мэдээж тэр ёроол руу унаад архиух одоо хэрүүл дунд явах энтрийг бол би бас одоохондоо хүндэж байгаа биш. Ер нь одоо сэтгэлийн хямралд орох нь юунаас олж ийн гэж. Би одоо ингээд олон жил боловсролын салбарт нэрээ ажиллаж байгаа л да. Тэгэд одоо ер нь ирж байгаа тэр ёстой жинхэнэ өгдөлтэй хүүхдүүдийг ингээд хараад тэд нар дэм заримдаа сэтгэлийн тэнхээ туцдаг. Яагаад бол орчин хүлээж авахгүй. Орчин гэдэг нь гэр бүлийн орчинч байж болно. Одоо нийгэм байна. Дээрэс нь ах дүүс байна. Дээрэс нь найз нөхөд байна. Одоо жишээлбэл тэр дунд яаж одоо амьд гарах вэ гэж өөртөө итгэлтэй өөртөө одоо өөрийнх нь тэр өгдлийг олохын тулд нэлээд өөрийнх нь дотгошоо орно шүү дээ. Ойлгоно. Надад одоо урлагийн авьяас байна уу? Тэр өгдөл байна уу гэдгийг яаж олох вэ? Яаж одоо дэмжүүлэх вэ? Хэрвээ дэрэгдэн байгаа хинч дэмжихгүй тэрийг яаж олж харах вэ гэдэг бол ер нь урлагийн болох гэж байгаа хүнд яг нөгөө талаараа тэр хүн тавилангаараа л явж байгаа л бах л да. Ягаад бол тэр замаар хүчтэй зоригтой явна гэдэг чинь бас тавилан тий. Тийм болохоор ер нь бол мэдээж би бол их азтай гэж бодож байна. Гэр бүлийнх нь ойлгоод энийг дэмжидэг бол ер нь бол их азтай төрсэн гэж байгаа. Гэхдээ ихэнх тохиолдолд ялангуяа манайд би одоо өөрийнх нь туршлагаараа харахад бол 70% гэр бүлийн талаас бол дэмждэггүй. Ер нь альва авьяасыг ганцхан би одоо зураачийн авьяас гэж байгаа ш. Ер нь хүн өөрийнх нь замаар явъя гэтэл явуулдаггүй шүү дээ. Энэ бол нийгэмд байгаа. Хүүхэд одоо жоохон 3 настай хүүхдэл зураг зурхад чи яах гэж наадах юм сараачаад байгаа юм тий. Дууд уулгахлаар яах гэж чорлоод орлоод байгаа ингээл таг болгодог. Гэтэл тэр гой дуулах одоо бөмбөрдөх ирээчих сараачих авьяас нь тий. Зөндөө хэдэн зуун авьяас байж болно шүү дээ. Юм оёх юу ч байдгийн. Тэрийг ингээд багдан дарчдаг. Дэмждэггүй. Зүгээр нэг будаг аваад төхөөс гадна зүгээр ингээд загнаад идэг тийм тохиолдолд байдаг. Тэгээд тэр дотгошоо явцдаг. Тэгээд өөрийнх нь ер нь хүн болгон авьяастай байдаг. Би тэгж боддог. Хүн болгонд авьяас байдаг. Тэр нь нуугдан бол байд юм бэл. Тэгээд тэрийг ингээд яг уу энэ нийгэмд ингээд хөгжүүлэх замтай бол хөгжөөд ингээд гараад ирдэг. Хөгжүүлэх чадахгүй замтай бол нухлуулаад тэгэл цаашаага одоо ёстой зураач болох нь мужаана хийгээл мужаан болох нь зураачаа хийхэд явж байгаа байхгүй. Энд дэр нэг юм Марк Шагалийн амьдрал санаанд орчлоо. Марк Шагал маань бол 20 дугаар зууны бас нэгэн суутан зураач гэдгийг бид нар мэднэ. Бид нар түрүүгийн нэвтрүүлэг дээр ер нь Малевичийн хар дөрвөлжин квадратыг ярьжсэн. Тэнгүүд Малевич өөрөө их хүч ирхэг тийм хар дөрвөлжин квадрат зурж урлагийн түүхэнд өөрчлөлт авчирсан хүн. Гэтэл Марк Шагал маань мөн өөрийн гэсэн шал өөр ертөнцтэй хүн. Тэр хоёр маань нэгэн ажлын мессен дээр очиод тэгээд хоорондоо ингэж маргалдаад тий Марк Шагал маань явж исэн тухай хүндчихсэн уртны подкастн дээр. Тэгээд тэгсэн чинь нэг юм еврейчүүдийн онгой байдаг юм байна л да. Моиша гэд нэг аав нь хүүдээ хэлж байгаа. Моиша чи одоо юу яагач явж газар ухаач. Явж газар ухаад газар тариалан ирхэл гэл тэгж хэлж байгаа юм л да. Тэгсэн чинь Моиша хүүн аавта аав та надаа юу хүрцтэй мотор өгч мотортой хүрц өгч гэд. Гэхдээ чи мотортой хүрц хаана харсан гэд аав нь. Тэгсэн чинь Моиша юу гэж хариулдаг вэ гэсэн чинь
та газар ухаж байгаа еврей хаана харсан ингэ. Энд яг энэ юу гэсэн үг гэхээр нэг еврей ард түмний хувьд болохоор илүү тийм оюун санааны хөдөлмөр эрхлэлхийг илүү үздэг тий. Тэгэнгүүт Марк Шагал маань болохоор яг тэр аавынхаа хүлээлт, гэр бүлийнхаа хүлээлтэнд бол нэлээд тийм өндөр одоо хуульч гэдэг ч юм уу, эдийн засагч гэдэг ч юм уу тий. Ер нь бол тийм өндөр мэрэгжил эзэмших хэрэгтэй байсан тийм хүн байгаа. Гэтэл зургаар явна гэд. Бүр хар багасаа ингээд шийдээд тий. Тэр чинь нэлийн жоохонд өсвөр насандаа аавда зургаар явах болсноо хилдэг шүү дээ. Тэгсэн чинь тэр их характерны буюу их тод амьдралынх нь их шин яасан бэ гэхээр аав нь зоос аваад нөгөө Санкт Петербург руу явж сурах гэдэг. Өөрөө л Витебск гэдэг жижигхэн тосгонд байдаг тий. Тэнд ямар зургийн сургууль байх вэ? Тэгэхээр заавалчгүй том академи руу явж сурах гээд тэнгүүд нөгөө зоос аав нь авч агаад тэр зооснуудаа ингээд газар шидэд наанасаа түүгээд авбалаа гэд. Гэтэл Шагал зураач маань доошоогоо бүхтийгөөд тэр зооснуудыг түүсэн гэж. Энэ нөгөө бид нар яг одоо ойлгохгүй байж магадгүй тий. Гэхдээ тухайн үед тэр бардам еврей хүний хувьд тий хэдэн зоос ингэж авах гэж ингэж доошоогоо тонгоно гэдэг нь ерөөхдөө өөрөө өөрийнхөө эгог дарж байгаа, өөрийнхөө бардамналыг дарж байгаа. Тэгээ миний бодлоор яг тэр мөчөд Шагал энэ зураач болох, уран бүтээлч болох амьдралд яаж ч бүхтийх байсан яг өөртөө үнэн ч үлднэ гэдэг нэг тийм шийдвэрийг гаргасан болов уу гэд тэ эцэг хийхээ өмнө бүхтийхвэл нэг хэцүү биш. Гэтэл нийгмийн өмнө чамайг ойлгохгүй 90 зууны өмнө бүхтийн гэдэг тийм аимшигтай мэдрэмж юм шиг санагдаж байгаа юм л та. За ингээд хоёлаа хамтран ажиллах зарлаа. Өнөөдрийн бидний нэвтрүүлгийг бүтээхэд бидний дэмжиж оролцож байгаа. За бидний хамтран ажиллагчаар Заяа спорт шоп маань оролцож байна. Тэгэхээр Заяа спорт шопын маань онцлог үйлчлэгээ гэх юм бол Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, The North Face, Sorel, Ralph Lauren, Polo, Dr. Martens гэх мэт дэлхийн шилдэг брэндүүдийн спортын болон өдөр тутмын гутал хувцас хэрэглэлүүдийг хамгийн хямд үнээр санал болгодог. Тэгээ бүх бараа нь болохоор Америк нэгдсэн улс ч юм уу, Англиас хурж ирдэг учраас яг ориг барааг баталгаатай байдлаар нөгөө буух эзэнтэй буцах хаягтай гэдэг шүү дээ. Тэгэж хүрэгдэг байгаа. Тэгэхээр Заяа спорт шоп маань болохоор Новотел зочд буудлын зүүн урд Монгол Улсын их сургуулийн 4-р байр руу эргээд зам давуу Заяа спорт шоп гэд биччихсэн байгаа. Энэ Заяа спорт шоп маань болохоор манай од мөндрийн нэгэн хэсэг бас хөтлөгч бид хөл бөмбөгийн тайлбараар хамгийн сайн мэдэх Заяа ах юм маань дэлгүүр байгаа. Тэгэхээр маш найдвартай үүсгэн байгуулагчтай ийм яг ориг бараг санал болгодог ийм дэлгүүр маань өнөөдөр бидэртэй хамтарч ажиллаж байна. Холбогдох утас нь 8800 91 92 Facebook хаяг нь Заяа спорт шоп гэд орж болох юм шүү. За ингээд хоёлаа яриагаа үргэлжлүүлэхэд ер нь тэгэхээр өөртөө үнэнч байх те энэ замнал маш чухал болж байгаа юм л та. Өөртөө үнэнч байх. Та уран бүтээлчхүний хувьд хэлэхэд хаанаас энэ зоригийг авдаг вэ те? Хаанаас одоо ингэж миний мэдхийн одоо таны уран бүтээл дээр л жишээ нь яг 2000-ад оны үед байна уу та маш их шүүмж ирдэг байсан байхгүй юу яадаг гэсэн тий. Яагаад тэгэхээр та ер нь урлагт за би тэрийг муухай гэж хэлмээргүй байна. Гэхдээ нөгөө сэтгэл сэртхийлгэм тийм дөрүүдийг ашиглаж оруулж ирж байсан. Гэтэл бидний ойлголтоор тий энгийн хүмүүсийн эгэл олонхын маань ойлголтоор бол урлагт муухай зүйл төрсөлж болохгүй гэдэг. Яагаад тэгэхээр урлагч өөрөө соён гэгэрүүлэх гоё байлгах үүрэгтэй. Тэгэхээр нөгөө 2000-ад оны үеийн тэр шүүмжлэлүүдийг санаад байхад яагаад ийм муухай хүүхдүүд зурцсан, яагаад бүгдээрээ уйлж байгаа юм гэдэг ч юм уу асуужсэн. Тэр тал дээр тайлбарлал. Ер нь зураач хүн муухай юм төрсөлж болдг юм уу? Яг энэ ертөнцийг ямар өнцгөөс харахаас шалтгаалах байх л да. Муухай зүйл гэж ер нь юу юм? Сайхан зүйл гэж юу юм тийм ээ?
Хэрвээ одоо эстетик гооцоогоор зөндөө маргаан үсэх юм бол зөндөө юм байдаг баг. Гэхдээ урлагийн хүнд одоо муухай зүйл гэд мэдээж эстетикийн асуудал, гоо зүйн асуудал тийм ээ, ёс зүйн асуудал байгаа ч гэсэн энэ ертөнцийг үнэн харахгүй бол хамгийн муухай зүйл болно. Би бол одоо уран бүтээлчийн хувь, зураачийн хувь дандаа тэгж боддог байсан байхгүй. Би үннийг л харж чадах хэрэгтэй. Чадхаараа. Мэдээж би одоо тэнгэр биш. Би яг ингээд яг туйлын үнэн гэж мэдэхгүй. Гэхдээ би үннийг харах ёстой зураач. Би үннийг одоо юу гин тусгаж чадах хэрэгтэй гэж. Одоо жишээлбэл чонон хүүхдүүд гэж байгаа. Мэдээж тэр зургийнх нь бүр утга учирыг өн хинч мэдэхгүй. Тэр бол миний нууц. Тэр дотор ингээ байж идэг тий. Гэхдээ яг хуу тухайн үеийн би дүрсэлж исэн, тухайн үедээ миний шаналл, тухайн үеийн миний одоо сэтгэл дотор болж исэн тэр асар их шаналлыг л би тусгасан. Яг бол нийгэмтэн байсан. Би тэр нийгмийг тэгж л төсөөлж исэн. Би тэр нийгмийг зураачны үед миний нүд тэгж л харж исэн. Тийм болохоор би өөрөө л аз жаргалтай өссөн. Өвөө ижигийнхэн бүгэлэгдэж өссөн. Сайхан үлгэрийн дунд өссөн. Гэтэл 91-ээс ер нь одоо 96 2003 он хүртэл ямар үе байлаа. Тухайн үед байгаа хүмүүс мэднэ ямар үе байсан. Тэгэд ганцхан одоо жишээлбэл энэ бол хүүхдүүдийн шанал ч юм бол нийгэм ядуурлын шанал биш ээ. Энд бол байгаль эколог одоо миний аавын ярьжсэн, өвөөгийнх нь ярьжсэн тэр сайхан намадик соёл одоо нүүдэлчин соёл гих мэд юу гэх юм байгаль дэлхийтэй холбоотой асар их том асуудлууд ингээд одоо миний ойлголтоор бол өөрчлөгдөж эхэлсэн. Би тэрэндээ хорогдсон. Би уягдсан. Би одоо ийм байх ёсгүй гэж би зурганаасаа орилж исэн байгаа хгүй. Тийм болохоор зураг болгон тэнд дэр символик зураг болгон бэлэгдэл явдаг. Тэнд дотор утас, уяа янз янзын юм. Тэрийг бол мэдэхгүй хүн бол одоо юу гэдгийг ухаад ойлгохгүй л дээ. Тэрийг бол одоо юу гэх юм мэдэх ёстой байхгүй. Одоо урлагийн хүний ард юу байдгийг, ямар бодлууд байдгийг, одоо ямар мэдрэмжүүд байдгийг гэж мэдчихэж л зураг тайлна. Тийм болохоор энэ бол юу гэдгийг муухай сайхан гэдэг бол юу гэх юм нэг ойлголт. Нэг талаараа сайн бодох юм бол. Нэг заасны хоёр тал гэдэг шиг үү? Тийм, хоёр тал. Яг хүн болгоны хүлээж авах өнцөг өөр тийм ээ. Эстетикийн хувьд мэдээж би зураач гэдэг чинь ер нь урлаг хүний доторыг нурааж болохгүй л гэж би боддог. Тийм болохоор харин ч би зургуудаараа бол би хүний доторыг одоо юу гэдгийг хурцлах гэсэн юм. Тэ одоо мөшгүй гэдэг үе. Яндашгүй одоо амар тийм юу гэх юм тийм энерги босоо хүч ингэж гарч ирээсэ. Энэ нийгмийг ямар болгож байгаа, энэ нийгэм ямар байгаа гэдгийг би өөр өнцгөөс хараасаа тийм ээ. Бүгдээрээ нэгдээсэ, гой болоосаа юу гэдэг юм нэг дотор байсан магадгүй их идеал байж магадгүй тийм нэг тийм төгс ойлголтууд байсан байж магадгүй. Гэхдээ тэрлүү тэмүүлээсэ гэж ботсон. Тэгэд би урлагийн хүний хувьд энийг өөрөө шаналж давах хэрэгтэй гэж тийм. Мэдээж одоо миний зургууд өөрчлөгдсөн шүү дээ. Яг бас л нөгөө миний хүүхэд гэдэг бол бидний дотор байдаг тэр сүнслэг бий байгаа. Би тэгж төлөөлдөг юм. Тэгэхээс хүүхэд гэдэг нь энэ гадаа тоглоод байгаа хүүхэд биш. Тийм болохоор юу гэх юм зураг бол дандаа хувьсан өөрчлөгдөж идэг зүйл. Тэгэхээр нөгөө ер нь юм үг байдаг шүү дээ. Зураач доторх индивидэ гаргадаг гэж шинэ Эдвард Мункийн хашгиран байгаа байхгүй тий. Гэтэл Эдвард Мункийн өөрийнх нь тэр амьдрал ертөнцийг үзэх үзэл тэр айдсууд тэр мөн 20 дугаар зууны түүхэн нөхцөл байдал бид нар ингээд том хоёр дайн хийгээд би нэг устгаж байгаа тийм л 20 дугаар зуун байсан тий. Тэгэхээр Эдвард Мунк хашгираанаа бол яг өөрийнхөө дотоод хашгирааныг зурсан юм шиг байгаа юм. Тэгэхээр уран бүтээлч нөгөө өөртөө үнэнч байна гэдэг байгаа шүү дээ. Уран бүтээлчийн замнал яг өөртөө үнэнч байж гарч ирнэ гэдэг гэр бүлийнхаа өмнө ч мөхгүй, нийгмийн өмнө ч мөхгүй гэдэг. Тэгэхээр ямар тохиолдолд энэ өөрөө өөрийгөө олох вэ? Ямар тохиолдолд одоо тэр индивид гэж юмны талаар яриул тээ. Яг тэр өөрийнхөө яг индивидийг гаргах айгу чухал байдаг санагддаг уран бүтээлд. Эсвэл энэ нөгөө юу одоо тэгэхээр бодохоор нөгөө зөвхөн таны дотоод хашгираа нь уу
Эсвэл энэ өөр дэлхийн ертөнцтэй ч юм уу энгийн нэг дулмаа батаа гэд хүмүүс ингээд алхаад явж штэ тий. Тэдэртэй бас хамааралтай зүйлөө. Бүх юм хамааралтай болох л да. Тэр байтугай хашгираан гэж юу юм те. Одоо тэр бол нэг эмоц штэ. Амар одоо магадгүй тэр бүх юм нь хашгирж исэн, эдис нь хашгирж исэн тэр үеийн одоо те тэр магадгүй одоо эдурт мөнхийн би ганцхан одоо мөнхийг ярихгүй олон зураач нар байна те ингээд өөрөө эдисээрээ мэдэрсэн юмыг одоо хашгираан болгож хардаг тийм гэж. Тэн дотор эмоц ч ордог, мэдрэмжүүд ч ордог, янз янзаа байгаа хөө тэ. Тэгтээ их сонирн байгаа. Заримдаа хуран бүтээлж юмаа харуулахын тулд дандаа одоо нар гаргаад тахлаараа хүн их сайхан өвс ногоо гоё агаарыг ойлгохгүй шүү дээ. Дандаа заримдаа цахилгаан цохиулж, бороо оруулж иж тэр нарны сайхныг ойлгуулах хэрэгтэй байхгүй юу? Одоо энэ ертөнцийн биднэрт ямар гоё бэлэг болсон энэ байгаль, дэлхий, энэ орчин бүх юм байдгийг ойлгуулахын тулд магадгүй энэ хашгираанууд хэрэгтэй байдаг баг. Тэр хашгираанаар бид нар магадгүй энэ ертөнцид чинь сайхан зүйлүүд байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй баг тийм болоод одоо юу гэдгийг урлагийн хүмүүсийн энийг үзүүлэх арга бүгд өөр. Индивидуал гэж яриад байгаа юм тий. Гэхдээ энэ индивидуалны юмыг гэдвэл энэ тэрнтэй би бас төрдөг гэж бодож байна. Яагаад бол хүн болгон мэдээж өөрийн гэсэн одоо юу гэдгийг дахин татшгүй гэж тий. Гэхдээ дахин давтшгүйгаа бас мэддэггүй. Энтэй зөрөлдөд идэг. Яг бол массыг дагдаг. Энэ зураг зарагдах ёстой. Энийг би дуурайх ёстой. Би одоо юу гэдгийг энэ саарал мастай хамт дагах ёстой. Би онцгой болчвол би тэнэг харагдана гих мити юм дээр бүх юм дээр штэ. Хувцсан дээр, зурган дээр, стайл дээр, хэлбэр дээр, ярьж байгаа юм дээр бүх юм айдас дагуулж иж болно. Тэгвэл урлагийн хүн айх ёстой үгүй юу нас ч айх ёсгүй. Тэгтээ урлагийн хүн асар их хариуцлагатай байх ёстой. Ер нь хөгжмийн түүхэнд ч гэсэн хүнийг ингээд гүн сэтгэл готролд оруулах, бүр тэр ч байтугай амиа хорлох үйлдэлийг хийлгэх хүртэл тийм хөгжмөнүүд гарч ирж байсан аимшигтай түүхүүд байдаг тий. Эсвэргээрээ дэлхийн 2 дугаар дайны үед Шостакович симфони бичээд тэнцээ өлсөглөнд байсан Санкт Петербургийн арт иргэд тэр Шостаковичийн хөгжмийг сонссон учраас хэдий өлсөжсэн ч гэсэн 3 жилийн бүслэлтийн өлсөглөн гэдэг аимшигтай тэр түүхийг хүртэл ингэж тэр үеийг давж гарч чадчихсан. Тийм тэгэхээр энэ урлагийн нөлөө гэдэг нь өөрөө айгүй том хүчтэй зэвсэг юм биш үү те? Тийм шүү дээ. За мөн тэгвэл өнөөдрийн бидний нөгөө нэг подкастын нэрлсэн зураач ядуу байх хэрэгтэй юу гэддэг ч юм л та. Нөгөө Людовик 14-р хаан билүү? Францын хаан маань хэлсэн ба. Зураач адуу хоёрыг их хооллож болохгүй. Гэхдээ өсгөж болохгүй. Яг нэг дундуурхан тааруулаад яв гэд. Тэгээ анх надад тэрийг уншичаад ямар муухай юм гэж бодогдчихсэн байхгүй. Зураачийг адуутай зөөрлүүлэн дөхтэй явах тийм чи ямар мал амтан биш тэгээд. Гэхдээ тэр цаад утга санаа нь энэ үг маань танд ямар сонсогдож ийн яг уран бүтээлч хүний хувьд. Тэгэл сонголт гэж бодож байна. Өнөөдөр зураачч болно, хөгжимчч болно, дуучинч болно. Ядуу байг бол сонголт, баян байг бол сонголт гэж. Юун дээр сонголт гэхлээрээ хүн баялагийг өөрөө юу гэж бодож байна. Баялаг гэдэг нь өөрөө юу юм гэж. Яг үндэ ямар ч уран бүтээлч хүн, яг жинхэнэ уран бүтээлч хүн би мөнгө олъё гэж дуудуулдаггүй. Би мөнгө олъё гэж хөгжим бичдэггүй. Би мөнгө олъё гэж зураг зурдаггүй. Хэрвээ тэгж одоо эхэлж байгаа бол миний хувьд бол тэд нар зураач нар биш ээ. Яагаад бол зурагч зурах ч юм уу. Би одоо өнөөдөр зүгээр явцсан аваад байна л да. Яг урлагийн сэдэв болохоор зураг зурахч вэ? Одоо юу гэдэг банц хөрөөтгч вэ тий. Гэхдээ одоо урлаг хийхэд бол хамгийн түрүүнд юу гарцдах хэвтэй гэхээр хүн энерги л гарцдаг шүү дээ. Бүх төвлөрөл тэр зураг руу бүх одоо миний эдиси энерги зураг руу л явна шүү дээ. Гэтэл энерги хэмжигдэх хүн байдаг шүү дээ. Хэрвээ энерги гарч байгаа бол дуртай зүйлэндээ өөрийгөө зориулж байгаа бол одоо урлагийн хүн ялангуяа урлагийн хүн мөнгөгүй явна гэж байхгүй.
заавал мөнгө. Зөвхөн хэр зэрэг мөнгө хэрэгтэй тэр хүнд одоо те 100 ордонтой байх уу, 100 машинтай байх уу гэдэг нь өөр хэрэг тийм ээ. Тийм болохоор зөвөр ингээд хичнээн олон би зураач нартай, ер нь урчуудтай энэ ер нь яаж яхтал тэднэрд бол 10 ордон хэрэггүй. Гэхдээ одоо happy айгу аз жаргалтай амьдарч болох нь. Харин дургүй юм хийж яхад бол тэр мөнгө орж ирэхгүй. Гэтэ би Ван Гогийг ярихгүй. Яагаад бол Ван Гог мөнгө бодож исэн. Ван Гог хамгийн баян зураач байхгүй. Миний хувьд бол. Харин би яг асуух гэж байлаа. Ван Гог тэгвэл өөрийнхөө сонголтоор ядуу байсан гэсэн үг үү гэдэг. Сонголтоор ядуу. Яагаад бол тэр хүн одоо тэр хүн дээр ямар хар гутал байна уу, ногоон гутал байна уу, Феррари унж гэнэ үү, эсвэл морин тэргээр явж гэнэ үү, тэр хүнд бол тийм чухал байгаагүй. Одоо Livingstone-ы Jardin de Жизни гэж байдаг шүү дээ, тий. Livingstone-ы Ван Гогийн талаар бичсэн тий. Тий би бүр анх энийг уншаад одоо би юу гэдгийг намайг зураач болгосон бас тэр одоо энэ гоё одоо юу хий энергийг нэмсэн хоёр том зохиол байдаг. Тэр нь Jardin de Жизни гэж тий энийг орчуулвал тий одоо гоё орчуулвал юу хий амьдрал чунах ч юм уу тий ингээд тий цангах гэдэг тий ингээд явж байгаа. Нөгөөх нь зовлон баяр штэ тий баясал гэж байгаа. Энэ бол Микеланжело дах Livingstone. Тийм болохоор энэ хоёр зураачийг ч аваад үзэхэд тий жишээлбэл Микеланжелог ядуу байсан гэж хинч зөрхөлөхгүй штэ. Яагаад бол тий бид нэр дандаа ийм материалын зүйлээр нь хэмжээд байгаа байхгүй тэр хүн ордонтой байсан уу, гуталтай байсан уу, хувцастай байсан уу гэж. Магадгүй тухайн үед энэ хоёр суут хүмүүст бол юу ч хэрэггүй байсан баг. Тэр баялаг нь тий өөрөө тэр энерги нь тэр ингээд одоо юу гэх юм тэр чулуун тий тэр гоё амттай зүйл тэр сийлж байгаа тэр юм хийж байгаа нь асар их тэр баяр баясгалыг авчирж исэн баг гэж би боддог байхгүй. Харин Livingstone-ы тэр зохиол дээр Микеланжело өөрөө гутлаа тайлахгүйгээр баримлаа барьж дуусгаж исэн гэдэг гутлаа тайлах завгүй байсан гэдэг. Би тэрийг анх уншаад бас гайхажсэн л да үнэхээр гутлаа тайлах завгүй зураач гэж байд юм уу те. Гэхдээ за яг хөө тэр битгай хэтрүүлэг байсан ч гоё хэтрүүлэг байхгүй юу. Тэр үл ямар ч одоо уран бүтээлч болох гэж байгаа. Тэр байтугай оюутнуудад энийг ярихад бол дотроос нь нэг юм өөрчлөгдөдөг байхгүй юу те. Тийм болохоор Микеланжело бол үнэхээр тэр зохиолыг уншихад бол өнөөдөр их юм зөвхөн нэг ойлгохоос гадна их одоо бидний бүр дотрыг өөрчилдөг үг нь бол уран зохиол шүү дээ тийм. Тэгэхээр яг Микеланжелогийн хувьд ч тэр Ван Гогийн хувьд ч тэр өөрсдийнхөө ахуйн амьдралын хэрэгцээг бус тэр сэтгэл зүрх сүнснийхээ хэрэгцээг нэгдүгээрт тавьсан учраас магадгүй зураач хүн сонголтоороо яг энийг сонгох болдог байх гэд тэгж байгаа хэрэг. За бид хоёрын яриа маань сайхан халуухан өргөлжилж байна. Ингээд хоёр дахь хамтран ажиллагч зарлая. Алтан гишүүд маань гэдэг тэгж байгаа. Тэгэхээр энэ од өндөр шинжилгээний танин мэдхүн сувг маань байгуулагдаад одоо яг 3 жил болох гэж байна. Тэгээд энэ хугацаанд үнэхээр бид нарыг яг чин сэтгэлээсээ дэмжиж, үргэлж ингэж хамт байж байсан хүмүүс маань бол алтан гишүүд. Алтан гишүүн гэж хэм бэ гэхээр бидний бүтэн жилийн 1050 хөтөлбөр сэдв байгаа. Тэгээд энэ одоо бид нар баг 30 болчлоо. Ингээд 30 эрдэмтэн, доктор, судлаач, хөтлөгч, сэтгүүлч гэдэг ингээд маш олон мэргэжлийн төрлийн хүмүүс хоорондоо нийлж аваад 1050 сэдвийг бодож олоод бид нар ингээд олон нийтэд танилцуулж нэвтрүүлгээ бэлддэг. Тэгэхээр энэ 1050 сэдвийг маань дэмжиж 100,000 төгрөг хандуулах боломжтой. Тэгэх юм бол алтан гишүүд гээд тусгай фейсбુકийн группт бид нар оруулдаг. Энэ фейсбુકийн группт болохоор биднийг ер нь энгийн үед ээж ямар байдаг вэ? Нэвтрүүлэг дээр ээж ямар байдаг вэ гэд лайвыг нь ямар нэгэн монтажгүйгээр шууд үзэх тийм боломжтой. Мөн тун удахгүй бид нар алтан гишүүдтэй маш гоё сюрприз бэлдсэн байгаа. Тэгэхээр хэрвээ алтан гишүүн болж амжаагүй байх юм бол хэрхэн алтан гишүүн болох вэ гэхээр Голомт банкны 30 15 19 42 зандан хүүгээд дансанд 100,000 төгрөг шилжүүлэхтэй манайхан бити мартаар гүйлгээний утга дээрээ өөрсдийнхөө нэр, Facebook нэр, утасны дугаараа бичих юм шүү. Тэнгүүд бид нар эргүүлж холбогдоод алтан гишүүн болгож бүртгэх юм аа. Тэгээд өнөөдөр бидний нэвтрүүлгийг дэмжиж оролцож байгаа та бүхэндээ баярлалаа. Яриагаа би инхүү өргөжлүүлмээр санагдлаа. Зүгээр
Клод Монегийн түүхэн замнал их сонирхолтой юм л да. Бид нар тусдаа нэвтрүүлгийн дараа нь бэлтгэн. Тэгээд 19-р зууны 2 дугаар хагас. Тэ. Клод Монег маань хүлээн зөвшөөрөх тэр нийгэм хараахан бүрэлдээгүй байгаа. Мэдээж 19-р зуун, Европын 19-р зуун гэдэг бол нийгэм талаасаа бүх зүйл өөрчлөгдөжсэн, ихэнх үнэт зүйлсээ алдчихсан. Тэр ч бодоход бурханд итгэх итгэлэнч суларч исэн. Тийм үе ер нь Европын маш тийм игзэгтэй өөрчлөгдөжсэн. Бас хэцүү үеүүдийн нэг баг тий. Энэ донд зураач хүмүүс маань хоёулынхын түрүүний ярьсан тэр нөгөө соён гэгэрэл гэдэг зүйлд хүссэн хүсээгүй ингээд тэр бусад нийгмийнхаа хүмүүс ингэж татаж авч явж идэг. Тэр Клод Монегийн хувьд бол эхлээд аав нь бол бас л хүлээн зөвшөөрөхгүй байх хизээч тий. Хүлээн зөвшөөрөхгүй байжгаад дараа нь яг нэлээд олон жил зөвхөн өөртөө үнэнч явсны үр дүнд аав нь за нэг 2 идэхгүй хоосон онолохгүй нэг жоохон стипенд маягтай мөнгийг бол өгч явуулдаг байсан. Гэхдээ ингээд анхных нь бие даасан үзэсгэлэн тий өөрийнх нь оролцож исэн үзэсгэлэнгүүдэд мянган шүүмжлэлийг авч исэн ч гэсэн яг тэр нэг амьдралынх нь эцсийн 50-аас хойших насны тэгээд бүр одоо Клод Монеч нь бол 86 наслсан. Тэгэнгүүт нэг юм 70 хэдтэй байхад нэг сэтгүүлч ирсэн амьдралынхын түүх сонирхолтой нэг түүхэн хэсэг гэх юм уу. Тэр нэг сэтгүүлч ингээд хурж ирснээр Клод Монегоос одоо 70 хэдэн настай манай өвгөн зураач болсон ба шүү дээ тий. Тэгээд асууж байгаа юм. Та надад биерээ өгчихдэггүй над зурж байгаа биерээ гэд. Тэгсэн чи Клод Моне миний зурж байгаа биерээр яах нь вэ? Чи одоо илгэдийн муухай болцсон чи би зөндөө зураад ингээд өнгөрцөн байгаа шүү дээ. Тэгсэн чи гээгүй та надад өгчихөө гэд биерийг нь авсан байгаа юм л. Тэгэд эргүүлээд тэр биер маань дуудлага одолтон дээр асар өндөр үнэтэй болсон. Гэтэл яг ингээд бодоод үзэх юм бол Клод Моне өөрийгөө нэр хүндтэй болсон гэдгийг ч ойлгоогүй юм шиг. Тэгэхээр энэ хүлээн зөвшөөрөгдөх гэдэг зүйл тухайн зураачд хэр чухал байдаг вэ? Одоо Клод Монегийн хувьд бол тийм чухал байсан юм уу гэхээр бараг $2000 үнэтэй биер ингээд зөвгөр сэтгүүлчд өгчөж штэ тий. Нөгөө өөрийнх нь нэрээр тэгэж амар тийм юу PR хийгээд тий өөрийнх нь нэрийг алтаршуулад өөрийнх нь зураг нь үнэтэй зарагдаад байна гэдгийг ойлгохгүй ч байсан юм шиг тий. Тэгээд дэлхийн хэмжээний нэр хүндтэй болох нь чухал байт юм болов. Одоо зураач хүмүүсийн өгнөөс л би ярьж чадахгүй хүн болгонтой өөрийн л байдаг аах. Гэхдээ яг үнэндээ ингээд яг урлагийн хүний хувьд бол тий би өөрийнхөө гараараа өөрийнхөө дуртай юмаа хийх надад боломж байна. Одоо би ямар их кайф авч чинь тий би одоо өдөрт ингээд зураад тий өөрийнхөө дуртай юм ганцхан хоббитэй биш л да олон хобби байна. Тэгтээ тэрний нэг нь одоо миний зураг штэ тий. Тэгвэл надад тэр боломж ингэж миний биед, миний сэтгэлд, миний сүнсэнд ологдсон байна штэ. Тэрнтэй би аз жаргалтай байхад бол за нэр хүнд гэдэг бол нэг хоёр дахь юм байна аахгүй юу? Тийм ээ. Ер нь одоо юу гэдгийг тэр хийж байгаа тэр одоо хүн яах гэж энэ ертөнцид ирдэг юм. Ганцхан л одоо хүн өөртөө хариултаа яах гэж энэ ертөнцид ирдэг. Хүн аз жаргалтай байх гэж л ирж шв. Хүн зовхын төлөө ирж байгаа биш тий. Тэгэхдээ зовлонгүй амьдрыг үл хүн өөрхийн дуртай юмаа хийх хэрэгтэй байхгүй юу? Тийм болоод нэр хүнд авцрах асуудал, мөнгөтэй болох асуудал мэдээж дандаа хоёр дахьч тийм ээ. Хүмүүс дандаа нэгт тавьдаг байхгүй. Тийм болоо ядуу явна. Яг бол энийг нэгт тавихад ялангуяа урлагийн хүн тэрийг нэгт тавих юм бол ядуу явна. Шороогоо долоон тий ингээд. Тийм болохоор энэ дээрээ бол ингээд сайн бодох хэрэгтэй байхгүй. Би өнөөдөр энерги гаргаж байна. Би өнөөдөр энэ ертөнц одоо юу гэдгийг гэрэл гэгээтэй юмыг хийж байна. Би одоо өөрийнхөө одоо энерги гэдэг чи юу юм? Бас л нэг гэрлийн төрөл үстэй. Тэрийгээ би ингэж цацаж би хүмүүсийг баясгаж би өнөөдөр баярлуулж чадна гэдэг чи би яагаад мөнгөгүй явах хэвтэй. Би яагаад өнөөдөр те одоо магтуулахгүй юм уу явах хэвтэй юм. Гэхдээ энэний одоо энэтэй дагаж шүмжил ирсэн ч гэсэн тэгээ шүмжилж илээ. Над л ямар падли байна. Би өөрийнх миний биерийг булаагаагүй намайг тэг одоо миний толгойг тастаагүй би гэртээ юмаа хийгээд урландаа юм хийж авах бол энээс өөр аз жаргал гэж хаана байдгийг те. Тийм болохоор яг энэтэй адилхан Ван Гогч вэ, Клод Монеч вэ, Ренуарч вэ. За Ренуар яг баян байсан те ингээд явж. Тэгтээ өнөөдөр Ренуарын гоё юм хийсэн байдаг шүү дээ. Одоо энийг хамаагүй студид хэлж болохгүй юм тийм ээ. Миний энэ сайхан дуртай бүхснүүд байгааг бол би зураач болохгүй байсан баг гэж тийм.
тэгэхээр эмэгтэй хүнд их дуртай байсан гэж тэ ингээ яаж байдаг. Гэхдээ тэр нь яг тэр Ренуар ч гэсэн тэр гоё эмэгтэй хүний төгс төгөлдөр бүхснүүдийг хараад аз жаргалтай байсан байж болно шүү дээ. Тэр үл өөрийнх нь ирэх те. Ер нь импрессионистууд их сонь штэ ингээд бас шинэлэг юм юун дээр хийсэн гэж. Энэ одоо л ингээл квантум физик яриад гэрэл мэрэл гэрлийн хугарал гэрэл спектр те одоо ингээл бид нар эдис янз янзын юм орж байгаа. Энэ ер нь импрессионистууд бол ер нь ямар шинэлэг юм хийсэн гэхлээр ер нь гэрлэр тогсон шүү дээ. Гэрэлтэй тэрийг бол бүгд мэдчихэж байгаа. Гэхдээ энэ их сонин онцлогтой. Би бол энийг физиктэй холбож байгаа байхгүй. Ер нь эртний зураач нар бол техник технологи хөгжөг байхад бол зураг зурхын төлөө одоо дандаа бид нар урландаа л зурж исэн ш дээр үеийн зураач нар тий. Пленер гэдэг ч ойлголт байгаагүй, этюд гэдэг ойлголт байгаагүй. Гадаа зурна гэдэг чи хэцүү ш тий. Яагаад бол өөртөө будгаа хийдэг байсан, өөртөө нухаж одоо тэн дотор ингээл мэдээж тэр нэг хэдэн цагийн дараа хатчдаг байсан болохоор ерөнхийдөө шин одоо технологи хөгжснөөрөө будаг одоо тюбтэй болсон одоо ингээд тэ шахдаг болсон шүү дээ. Тийм болохоор юу гэхлээрэ энэ технологиг дагаад констеблаас ихлээр гадаа зурж эхэлсэн шүү дээ. Гадаа зурснараа яах вэ гэхлээрэ гэрэл гэдэг чинь гэгээ гэдэг чинь шал өөр юм бэ. Тийм болоод юу гэхэд энэ сэтгэгдэл гэдэг импрессион тэ импрессио гэдэг чинь тэ ингээд сэтгэгдлийн урлаг мэдрэмжийн юм илүү одоо их болсон гэж боддог. Мэдрэмж гэдэг юу юм? Хүн бодлороо хийх зүйл биш байгаа байхгүй. Зөвхөн мэдрэмжээр. Маш гайхалтай байлаа. Тэгвэл сая бас Сальвадор Далигийн талаар санаад орж ин л та. Нэрээ нөгөө Ренуарын хөрхөн өгзөгнүүд гэдэг шиг Сальвадор Дали дурсамжийн мөнх оршихуй гэдэг зураг нөгөө өөрөө хэлжсэн шүү дээ. Гинэт зөв нэг галатайгаа цуг кино үзгээл буцаад ороод ирсэн чинь тэр хайлсан бяслаг байсан. Тэгэнгүүтээ тэр хайлсан бяслагнаас цаг хугацааг хайлуулж урсгаал тэг баахан юм урссан цагийн зургууд гараад ирсэн гэд. Тэгэхээр тэгж энэ нөгөө мэдрэмжгээд байгаа зүйл гинэт орж ирж болох уу те яг тэрэн дээр ярьж байгаа шиг ер нь онгод гэдэг зүйл хаанаас гарч ирэх вэ? ертөнц зөөрөө одоо нууцлаг тэмдэг байдаг байхгүй. Миний хувьд бол ингээд ямар нэгэн юм ингээд жижиг аягч байсан, коридор твтэж байгаа одоо юу гэдгийг авчаарч байсан зүгээр би ингээд жишээ нь болгож байгаа юм тий. Энэ одоо ямар нэгэн зураач хүнд, урлагийн хүнд бол тэмдэг болгож өгдөг тий. Тэмдэг гэдэг нь одоо юу гэх юм бараг билэгдэл ч юм уу. Тэрийг харин урлагийн нүдээр, урлагийн сэтгэлгээр, урлагийн мэдрэмжээр юу болгож харах уу? Энэ бол одоо юу гэдгийг хэр зэрэг уран сайхан сэтгэлгээ өртөнд байна те. Хэр зэрэг онгодоо одоо юу гэж дуудаж чадчихээн. Дууддаг онгодоо. Урлагийн хүмүүс тэр онгод гэж байдаг те. Тэрийг яах вэ? Энэ бол бөөгийн онгодоос арай өөр л бах л та. Бөөнөр ямар онгодтой байдгийг би мэдэхгүй, би өөрөө бөө чадаагүй болохоор. Тэгтээ ер нь бол тэр байдаг. Тэрийг сахиус гэж нэрлэв. Тэнгэрийн сахиуснууд гэлөө. Би айгүй олон уран бүтээлчтэй, гадаадын уран бүтээлчтэй уулзж яхад тэд нар дандаа миний сахиус гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр одоо би өөрөө бүтээж байгаа биш. Сахиусууд ингэж надаар дамжуулж ирдэг. Тийм болохоор энэ дэлхийн ертөнц өөрөө энэ тэмдгүүдийг үлдээдэг. Урлагийн нүд тэрийг олж харах л ёстой. Маш гайхалтай ярилцлага боллоо. Маш их баярлалаа. Улам илүү олон зүйлсийг яриулмаар байж харамсалтай нь цаг маань ингээд өндөрлөж байгаа шиг байна. За тэгээд бидний урилгыг хүлээн аваад Одом өндөр шинжилгээний танин мэдхүн сувгийн үзэлдэг уран зураг нэвтрүүлэгт оролцсон булган зураачтай маш их баярлалаа. Төрсөн урлагийн дизайны анима сургуулийн захирал, уран бүтээлч булган болон урлаг судлаач Амина миний бие энэхүү нэвтрүүлгийг өндөрлж байна. Та манай нэвтрүүлгийг NTV телевиз болон Одом өндөр радио 83.3 107 хос долгионоор хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Заяа спорт шоп болон Алтан гишүүд маань оролцлоо. Баярлалаа. За гялалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.